Ховд аймгийн Харус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалтын захиргаа Алтай хот сервис нөхөрлөл хамтран хандлагын өөрчлөлийн ураатай байгаль хогийн цэг биш аяныг энэ сарын 21-ний өдөр зохион байгууллаа. Аяны хүрээнд дээрх хоёр байгууллагын ажилтан албан хаагчид хамтран хамтын хүчээр Ховд аймгийн төвөөс Харус нуурын эрэг хүртэлх автозам дагуу хог хаягдал болоод Харус нуурын эрэг шувуу ажиглах цамхагийн ойр орчмын хог хаягдал архины шил ундаа усны хуванцар савлаазыг төвж 4-5 машин архины шил бусад хуурай хог хаягдлыг хогийн цэг төвлөрүүлж ажилласан юм а. Энэ удаад зам дагуух архины шил бусад хог хаягдлыг цэвэрлсэн бол дараагийн удаа аймгийн төвөөс 45 км-ийн зайд оршихоо Булангийн овооны хуучин тасган иргсэн 2-3 газарт овооллогдсон архины шилийг цэвэрлэхээр төлөвлөж байна. Гэвч энэхүү ажилд дээрх хоёр байгууллагын хүн хүчний хүрэлцээ дутагдж байгаа учраас олон хүний оролцоо хэрэгтэй байгааг хэлж байсан юм а. За Харус нуурын байгалийн зохицуур газар өнөөдрийн хандлагын өөрчлөлт аяныг зохион байгуулж хийж байгаа. За энд бол бас манай Алтай хот сервис нөхөрлөлтөй хамтраад бид нар зохион байгуулалтын асуудал хийж энэ архины шил, ундааны сав тэгээд бус товгуудыг цуглуулах үндсэнтэй 1-4-5 машин хогийг цэвэрлэж зохион байгуулж хийлээ. За энэ ажлыг бол яг бид нар хичнээн чадал чинаараа хийж байгаа ч гэсэн үүний цаана бас одоо хүмүүс маань ер нь одоо хөөрэй бизнес эрхэлдэгч бай, ямар нэгэн байгалийн хэлэгтэй төсөл хөтөлбөрийн газрууд хамтраад зох хэмжээний газрыг хуваарлж аваад ингээд ажиллах юм бол энэ хог новчноос нэг удаа салчих бүрэн болцоо байна гэж ингэж үзэж байгаа юм. Яг манайх бол энэ шилэн аян Шандам сумын тахилт баг дээр зохион байгуулсан. Тэнд бол нэг тоон орчмын шил авагдсан. Одоо тусгай хамгаалалтын газраар үйлчдэг өвлжөө, аварчаа, намарчаа тэр шилүүдийн бөөгнүүлээд авахгуулаад юун дээр хогийн цэг дээр очиж устгасан. Тэгэд өнөөдөр бол эднийхтэй хамтраад энэ дээрээс энэ Булангийн овооноос аймаг хүрэх энэ хар зам дагуу нуурын эрэг дагуу байгаа шилийг цэвэрлэхээр бичиж ажиллаж байна. Эднийд яг манайх бол ерөнхийдөө бол бензин тусны зардлын гаргаж ирээд та нар ажилтаа гаргаж гэж саналтай байдаг гэдэг. Хамтарч ажиллаж эхэлж байна. Баруун Таван аймгаас анхлан хатуу хужилттай замаар хот хөдөө холбосон Ховд аймгийн энэхүү төв замаар олон зочид гिचид явдагч ундаа усны сав ахын хэрэглээний хог хаягдал архины шил лазерыг хуурай хог хаягдлыг хийхэн байгаа нь зам дагуу хотын өнгө үзэмжинд муугаар нөлөөлж байгаас гадна цаашлаад байгаль экологид учирч болох сөрөг үр дагавар ихтэй юм а. Архиунда ПВ дэлгүүрээс авчулсан хойно эргүүлээд хуванцар шил лаза хогийн цэг төвлөрүүлээд сурчдаг ухамсартай байх хэрэгтэй бөгөөд архины шил нь байгальд шингэхтэй удаан учир архины шилний салж бол байгаль дэлхий өөрөө онгондагч нараа байж чадна гэж үзсэн учраас энэхүү аяныг зохион байгуулсан байна. Хамгийн гол нь өөрчлөлтийг өөрөөсөө эхлэж орчноо цэвэр сэмсгэр байхад анхаарч ухамсартайгаар хэрэгэлсэн бүтээгдэхүүний хогоо байгаль экологид хаях биш. Харин ч хогийн цэг хогийн савнд хогоо хийж хэвшвэл зам дагуу хог хаягл үүсгүй гэдгийг зохион байгуулагчид онцлож байсан юм а. Энэ бол үүнтэй ганц энэ хоёр байгууллага юу яагаад өчрөгдөхгүй юм байна. Энэ бол маш олон хүний хүч хөдөлмөр орж иж шийтгэх юм байна. Энэ бол ганц энэ хоёр байгууллага бол дангаараа энэ шийдэл авч байгаа. Маш хүнд юм байна. Энэ бол маш амар олон жилийн хураг байгаа юм байна. Өнөөдөр хөгжир нэр гэдэг бүгдийг үзлээ харлаа. Зам дагуу машин зэрэгтэй явж байгаа улсууд шилээ соёлтой аваад дэлгүүрээс авчулсан юм. Буцаагаад хогийн цэг дээр очиж тавьдаг л болдог л байх юм бол энэ одоо манай Монгол улсын том нэлийн хөгжилд нэлээд үр дүнтэй одоо хоггүй байх юм бол одоо маш л сайхан байна даа. Хог гэдэг юм бол одоо нийтний улсуудад явж явахд бол одоо маш хэцүү байдаг. Хогноос салах шаардлагатай байна. Үүнээс гадна Ховд аймгийн өнгө үзэмжийг сайжруулах тусгай хамгаалалтай газар нутгийг олон нийтэд сурталчлан таниулах үүднээс Харус нуур орчмын улсын тусгай хамгаалалтай газар нутгийн хамгаалтын захиргаа нь байгалийн цогцлборт газарт нэвтрэх тэмдэг тусгай хамгаалалтай газар нутагт нэвтрэх хаалга зэргийг өөрсдийн дотоод нөөц бололцоогоо ашиглан уг аяны хүрээнд бүтээн байгуулсан юм а.